Өглөөний мэнд. Өнөөдөр амралтын өдөр. Гэсэн ч хүү хоёр айгүй шүү. 7 гээд сэрдэг цаг харсан шүү. Тэгээ гарч ирээд агаар амьсгалаад жоохон дасгал хийгээ. Дасгалч хийхдээ би нэг хаалгаан таснаас хойш юмч намайг дотор үйтэл нарийн тэр байгаа шүү. Тийм хөдөлгөөн хийж болохгүй шүү гэдгсэн байхгүй юу? Тэгээд би өрнө дасгал масгал хийдэггүй хүн гэж өөрийгөө бодсон юм. Тэгсэн ч гэсэн би бас ялцчихгүй 7 хоногт нэг удаа бол йога хийчихэд идэв гэсэн юм байна багтаа. Тэгээд одоо болохоор ялцчихгүй бүр хөдөлгөөн хийж болохгүй гэхлээр бас би камерлаг хийдэг гэсэн хүн шиг хотлоо ярихгүй юу? Гэтэ бас Хүлгээ. Юу ганцаараа явчих юм бэ чи чаа? Хүйт хоёр жоохон хөдөлгөөн хийжгээд харьч нөхрөөс ирээгээд өнөөдөр амралтын өдөр болохоор унтж байгаа ах. Тэгчээд нөхөрт хоёр нөгөө буддийн сүмлөө очино гэж ярьсан. Яагаад вэ гэхээр ууг нь би нөгөө хаалгааны өмнө очино гэж бодчихсон байхгүй юу? Даан ч яагаад ч үлээ амжаагүй юм. Тийм болохоор бас тэгэл хаалгаа мис хүргэсэн хүн чинь тэгэл очих хэрэгтэй л дээ. Нөхөрт хоёр тийм их шашин шүтлэгтэй хүмүүс биш ээ. Өмнө нь бол бүр бараг эсэргүүцэн шашин жоохон тоодоггүйсэн. Аль-альныхан гэр нь бол бас нэг их шашин шүтлэгтэй биш. Гэтэ ямар ч гэсэн бурхантай цагаан сараараа идэ тавга засаад бурхандаа өргөчдөг. Ингээл дэлгэл Монгол айлууд шиг тийм л төвшин чүтдэг те. Гэтэ сүүлийн үед болохоор жоохон одоо ингээл амьдралд гарч байгаа асуудал ингээд өөртөө хичээгээд бүтдэггүй юмнууд идэв штэ. Бусд нь болохоор цаанаасаа шийдэгддэг асуудлууд. За Монголд бол энэ асуудал арай ондоо байгаад идэгин. Хятадд бол ихэнх асуудлууд ингээд цаанаас нь шийдэгддэг. Тэгэл ингээд нэг хүн битгүй. Хүн зүгээр хичээж л чадна, хичээгээд цаанаас нь шийдэгдэх юмыг ингээ өөрчилж чадахгүй штэ. Нэг тийм асуудлуудаа аюу их гартын. Тэгэхээр илүү их шашин шүтлэгтэй болоод байгаа юм шиг надад санагдаад идэв штэ. Өөрөөсөө хийж чадах бүгдээ хийсэн. Одоо цаанаас нь бурхан тэнгэр шийдэг. Туслаад өгөөч гэсэн байдлаар бидний ирсэн байгаа энэ сүмийг юнхөө гүн буюу монголоор найралт найрамдах сүм гэдгийг. Тэгээд анх Чингүрний үед 1600 оны сүүлээр за хааных нэрийг мартчихж нэг хааны ордон байсан гэсэн. Тэгээд 1700 оны дундуур одоо төвдийн буддийн шашны ийм ордон болоод одоо өнөө хүртэл сүсэгтэн мөргөлчөд ирж хүслээ датган ном сонсдог ийм сүм болсон. Бээжинд байрлахын түүхэн дурсгалт ордон сүм дугнууд ер нь нэг иймэрхүү бүтцтэй зайнтай байгаад идэгин. Нэг тийм нэг хаалгаар нь ороод хойд хаалгаар нь гарахаар дахиад урд нь нэг ордон байх жишээний. Тэгээ тэрний урд хаалгаар нь ороод хойд хаалгаар нь гарахаар дахиад нэг юм ордон байх жишээний. Нэг тийм сунжралтсан гэхин цаашаа тийм ургасан тийм бүтцтэй харагддаг. Ер нь тэгэл дийлэнхийн түүхэн барилгууд Чин болон Мин гүрний үед баригдсан засвар шинжилэл хийсэн байдаг болохоор ер нь дизайн загвар нь төстэй байдаг байж магадгүй. Энэ ордон болохоор 5 юм том сүмтэй. Тэгэд яг л саяны хэлснээр хамгийн эхлээд нэг ордон руу нороод хойд хаалгаар нь гараад дахиад дараагийн ордон руу ороод хойд хаалгаар нь гараад одоо тэгэд энэ ордон хооронд болохоор нөө хүчээ асаагаад 3 ширхгээр нь хүчээ асаагаад хүслээ залбирч мөргөөд тэгээд сангийн бопер шиг нэг хүчээ тавьдаг юм дээр тавиад үлдээчтэй. Сангийн бопер гэснээс сангийн бопер гэж мэдгүй юу та нар юу гэж хэлдэг вэ? Хүмүүс амар хөөрөөр хэлээд байдаг. За манай нөхөр амар инээтэй сангийн бойлуур ч шиг. Яа бойлуур гэдэг чинь ус халаадаг юм биз дээ. Тэгсэн чинь манай нэг таньдаг хүн за сангийн баавар ч шиг. Юу хизээ сангийн баавар гэжсэн. За ээж хөө хоёртай гадуур уулзаа тэгээд хамтдаа гадуур хоолнд оръё. Хүү маань аюу хөрх ямар ч гэсэн утсаар эмээгээ дагуулаад дийшээ хүрээд ир гэхлээр дагуулад замаа зүг цагаат авчирчдیں۔ Сайн уу? Би нөгөө хэттэй эрүүл мэндийн яамнаас гаргасан одоо энэ жилээс эхэлж жингээ хийнэх 3 жилийн хөдөлгөөн гээд хөдөлгөөн өрнүүлж байгаа шүү дээ. Түүний хүрээнд одоо эрүүл мэндийн яамнаас гаргасан илүүдэл жинтэй насанд хүрэгчдэд зориулсан хооцоо удирдамжийг орчуулсан. Ер нь энийг би баг сарын өмнө орчуулсан байлоо да. Тэгээд нэг Facebook дээрээ 50 гэдгийгсэн чинь Facebook дээр яг ингээ файлаар ортгон байлээ шүү дээ. Тэгэнгүүт нь за нэг тийчээ зураг болгож оруулна да гэж тэр чигтэл хаалгаа энтергээ мартаад явсараад дөнгөж цай санжин зай амир нийттэй. Тэгээд одоо би одоо энийг зураг болгоод тусдан оруулах зүгээр хаа. Ямар ч гэсэн
Ууг нь энэ анхныхан яг ингээд бүгдийг нь орчуулвал хятадаар л 60-70 хуудас байлуу да. Би тэгэнгүүт нь арай нэг чухал хэрэгтэй гэснээр ингээд түүгээд орчуулсан. Тэгээд ерөнхийдөө яг энэ хоол зүйн жорууд жишг хувилбараар гаргацсан байдаг байхгүй юу? Тэгээд хятадынхаа нийт газар нутгийг болохоор 7 ийм бүс хуваагаад тэгээд надад бол монголчуудад ч юм уу одоо би ч болохоор хойд зүгтээ орчдог байхгүй юу? Тийм болохоор ер нь хойд хятадын хүмүүс зориулсан 4 улиралтанд тааруулсан хоолны жорыг орчуулах нь зүгээр юм болов уу гэд би ганцхан тэрийг л орчуулсан. Уг нь яг бүгдээрээ л байгаа. Гэтэл бүгдийг нь орчуулвал бүр цаг болох гэдсэн болохоор ер нь энэ хэсэгт болохоор хальт орчлыг нь орчуулад тэгэд энийг болохоор яг эрүүл мэндийн яамнаас нь болохоор хүнс тэжээлийн мэрэгчлэтнүүд бусдад ингээд хоол зүйн талаар зөвлөгөө өгөх хүмүүст ингээд жишг меню болгож ингэж яасан бэлээ гаргаж өгсөн бэлээ. Тэгээд ер нь одоо ингээд тархалтаас үүдсэн өвчин нь эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн зарлыг маш их өсөж өгөө. Тэгээд цаашид энэ ирчээр ингээд тархалт нэмэгдээд байх юм бол маш их мөнгө эрүүл мэндийн салбарт бол хохирол учруулахар хэмжээний мөнгө зарагдах нэ гэж үзээ. Тэгээд хятадууд бол одоо хэдийгээр одоо годамжны явахад ихэнх нь юм хэвэн жинтэй хүмүүс тархалттай хүмүүс баг харагддаг ч гэсэн тэгэл ирээдүгөө ботхоор бас ятчгүй ийм хөдөлгөөн хийх нь зөв юм байна л да. Тэгээд надад хараад байхад одоо ингээд би энийг харахад зүүн хойд хятадын одоо жишг менюг нь орчуулсан байхгүй юу? Тэгээд эхнийг нь болохоор энэ хаврын жор гэж өгөөз. Энэ нь болохоор нийт дэлжүүлэхэд ойролцоогоор 1200 кал гэж өгөөз. Тэгээд 1400 кал, 1600 кал хүртэл одоо ингээд уран төрөл хийсэн байгаа. Одоо бодвол одоо хоол зүйчид хүмүүстэй тааруулаад өдөрт хэдэн калорий авах юм ингээд шийдэх юм шиг байна. Тэгэхээр ингээд ийм жишг ер нь ингээ харахаар өөртөө хийгээд идэж болохоор надад бол болохоор би одоо Бээжинд байгаа юм чам. Монголд бол одоо зарим юмнууд нь болохоор одоо нэг эмэн хүнс ургамал хамтлагч энэ гэсэн юмнууд нь бол хангалттай сайн олдох юм болов уу? Миний бодлоор бол олдоход хэцүү л ах. Гэтэ ер нь орлуулад аль эсвэл хасаад ч юм уу хийж ерөнхийдөө болох байхаа. Тэгээд зуны жор хавар 4 улирлынхаа бүх жоруудыг ингээ хийсэн. Тэгээд энэ жоронд нь хэдэн хувь нь уураг нүүрс ус өөх тосоо хаагийн задаргааг нь бичээд граммуудыг бичсэн ийм нарийн шинжлэх ухаанч болохоор би ер нь энийг дагаж мөрднөө л гэдэг байгаа шүү дээ. Гэтэ одоо би хаалгаа хийлгээд одоо утахгүй сар болж байгаа болохоор ер нь би болно. Тийм болохоор би дараа 7 хоногийн нэгтгэс эхлэнэ гэж бодоод яа тэгвэл ээж маань буцаг Монгол руугаа тэгснийхэн дараа нь бол би энэ мэдшиг менюгээр хоололж жингээ хасъя гэж бодоод байгаа. Яа тэгвэл би өмнө нь хаалгааны өмнө нь шүү дээ нэг 2 хоног барьж үтсэн. Ялч гүжин хасгаар юм бэлээ. Хүмүүсээс үр дүнтэй байна гэд айгүй их бичлэг энэ төр оруулсан бэлээ хятадууд. Тийм болохоор бүр дүнтэй л байх гэж бодоод шүү дээ. Тэгэд хамгийн гол нь эрүүл ямар нэг юмыг хойрж хасаж багасгаж ортоос байхгүй болгоогүй бүгдийг яг ингэ зохистой хэмжээнд байлгацсан байгааг нь би эрүүл мэндэд тустай дээрээс нь чин хасах үр нөлөө сайтай шинжлэх ухаанч гэж бодоод найдаад байна. За ямар ч гэсэн би байжаа зургийг оруулнаа за. Саягинт ухаан санаа орсон аятаа бичлэгийн дундуура меню энэ төр оруулаад. За одоо бичлэгээ өргөжлөлээ. Хойд ордог гэж юу? Дуулахгүй юм байна. Ер нь гэхдээ хятадууд нэг ингэж дуусаад тэгээд амар тийм од болсон юм тэгээд идэж надад л үгүй хаас дууч байсан дээр тийм за хийсэн шүү ээж өөрөө гаргасан яа на ээж хондоо ажид дуудаад идэх штеп хин чамд болох юм уу та тий очоод сайхан дуулаач ээчүүд заастаа эсвэл гадаа жоохон байх юм уу жоохон байж таа би нэг юм хэлэх үү монголчууд болон хятадуудын авьяасын талаар харьцуулан дүгнэхэд за монголчууд дийлэнхтэй ингээд юм болгонд эвсэлтэй, авьяастай нэг аттай ч гэмээр нэг тийм байгаад идэг. Хятадууд болохоор юмд ер нь жоох авьяасгүй за одоо жишээ нь чи дуудуул гэдэг одоо Монголд тэглээ гэхэд ер нь солгооч байсан ч гэсэн ер нь бол дийлэнх дуудуулж за ямар нэгэн дуу. Хятадууд бол ер нь нэг тэгдэггүй одоо захирал махирал тэгэл чи дуулчих энэ төр гэнгүүт захирал хийлсэн болохоор гээд нэг босч байгаа. Гэтэ тэгэл утаснасаа үгийг хараад амандаа юм айжуухан гиншээ зогсчдаг за монголчууд хажууд нь арай авьяаслаг гэтээ тэгэл хятадууд ч одоо дэлхийд дахинд шинжлэх ухааны тусламжтайгаар зогсолтгүй бэлтгэл давтлагын хүчээр ингээд авьяасыг ялж болохыг харуулад байгаа шүү дээ тий гэтээ сонирн бааз за ээж хоёр өнөдөр шоудэ өглөөг уг нь сүм хийж яваад айгуу тийж гэгэрч ариуссан юмсан гэж өгдөнгөө тий оройн нь вайн коктейлийн тэр угаа жоохон бохирдчлоо гэж мэгэд. За бай бай.